За бид нар зэрэг сумынхаа эмнэлэг дээрээ хончоод яг одоо энэ манай хөтөч маань аршаан дээр шууд дагуулад хүрээд ирлээ. Тэгээд бид гурав аршаа авахгүй гуруулаа нэг сав барьсан байна. За энэ Ховд аймгийн зэрэг сумын хөндлөн багийн нутагт байгаа оргихын болог гэдэг аршаа. Энэ аршаа маань хүний бие эрхтэн дотор 5 зүйл эрхтэнд хамгийн сайн тийм эмчилгээний аршаа байна. Тэгээд зэрэг сумын маань иргэд эндээсээ ууж хэрэглэж хэвшсэн хамгийн ойрхон байгаа аршааны ганц маа зэрэг сумын гэлтгүү бас энийг мэддэг явуулын хүмүүс ч гэсэн энэ дээр зогсоод энэ аршаагаас хүртээ явдаг. Шумуул ахгүй гэсэн шумуул байна. За хэдүүлэгээс ус авч явъя. Манай сум чинь аршаан авчаад яг голоороо энэ зэргийн пенди маань нуг намгархаг энэ голтой газар учраас хадлангийн бүс нутг өөрөөр хэлбэл энэ дээр үед нийгмийн үед зэргэлдээ 4-5 сум хадлагаар хангаж яасан бүс нутг учраас нуг намгахтай гэдэг утгаараа шумуул гэдэг юм. Оо ямар гоё юм бэ тэрийг хараа. Энд аршаан бүр ингэж буцлаад байна шүү дээ. Мөнхийн буцлаа. Мөнхийн буцлаа. Оо ямар гоё юм бэ. Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлага, соёл уламжлал, спортыг дэмжигч Ховд аймгийн хөгжлийн төлөө сан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, таны төвөргөлөлт бид санаа тавина. Mind of Service. Энэ талаар 12 жил тэгээд дотор нь ороод ирсэн чинь ордууд шүү дээ. Ямар гоё юм. Decisions as I go to anywhere I flow. Sometimes I believe, at times I'm wishing no. I can fly high, I can go low. Today I got a million, tomorrow I don't know. Decisions as I go to anywhere I flow. Sometimes I believe, at times I'm wishing no. I can fly high, I can go low. Today I got a million, tomorrow I don't know. Хизээ байгуулагдаж байсан юм байна хаа? 2014 онд. 14 Сумын 90 жилийн агаар ажилтнанд орчихсон. 90 жилийн агаар. Алтан тайл гэдэг. Алтан тайл. Тий, цэцэрлэгт хүрээлэн цогцлбор газар. Одоо энэ бол ингээ нөгөө жаргалын 8 мар. Унаг. Жохон байхтай юм уу? Тий, жоохон байхтай. Унаг. Тэгээд энэ хөгжмийн аяар оргилдог, усан оргилоор ингээ хийдэг. Одоо бол тог цэцэрсэн байгаа болохоор ажиллах байх шиг. Ер нь бол өдрийн цагаар бол бас ажилтгүй тий. Орой бол ажиллана. Тий, орой ажиллаж болно. Тог ирэхээр. Монгол улсын нөгөө дөрөвт хэрэг хэлэгч Элбэг Дорж гэдэг манай нутагт энэ төрж явсан хүн байдаг. Тэгээд тэрний одоо яг нөгөө хуучин тэр эмнэлгийн суурин дээр л байгуулагдсан юм. Энд таргунууд харагдаад нүгөө. Тэнд бол нөгөө нэг Мөнгөлтэйгөө. тий. Гэр бүл таргуны гэр бүл байна. Өөртөө одоо тийш очиж үзье да тий. Ер нь сумдуудаар ийм өндөр байшин харагдаагүй шүү дээ. Тий, энэ манай харагдаагүй. Танаас манайх чинь улсын тэргүүнээс унш штэ. Оон за. Бас ийм цэцэрлэг газрууд их гоё байгаа. Тий, тэгээд ийм цэцэрлэгт хүрээл энэ 10,000 орчим одоо 7-8 төрлийн юм одоо орж байгаа. Зүгээр ийм таг ийм л хар хөдөөдөр л одоо ургуулсан штэ. За хэдүүлэгээс дараагийнхаа газар л явах. Шумбал барилаа. За баярлалаа хаа. This is our call. We rise and we fall.
ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлага, соёл уламжлал, спортыг дэмжигч Ховд аймгийн хөгжлийн төлөө сан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны төмөр бүлэгт бид санаа тавина. Mind of Service. Саяын зэрэг сумын урд ногоон төгөл дээр ирээд байна. Бид өхөн маань сум одоо 2010 оноос Монгол Улсын ерөнхийлөгч 2010 оны 63 тод зарилгын хүрээнд бүх нийтэр мод тэр үндэсний өдөр болгож зарласан шүү дээ 5 болон 10 сарын 2-7 хоногийн юм. Тийм. Түүнээс хойш 2010 оноос хойш сумын ард иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хамтраад жилээр 2 удаагийн мод тарилтыг сум орон нутагт зохион байгуулдаг байгаа. Ер нь бол эндээ тавьдаг гэсэн үг. Тэгээд 2010 оноос хойш энэ хойд ногоон төгөлгөө тэрвэ. Урд ногоон төгөлгээд нийт нэг 20,000 орчим модтой. Хоёр гаагаар ингээд 4 гаа газар гэдэг хүн бас хөөжүүлээд байгаа. Ногоон байгуул сум орон нутгийн хөгжимжийг дэвшлүүлж ногоон байгууламжийг бол. Усны ундраг бол жилээс жил багасж байгаа. Бусдаар бол яг ус цэгийн тоо бол харьцангуй бас боломжийн төвшөнд 145 улаг шанд 8 нуур 20 голтой газар шүү дээ. Тэгээд манай энэ ногоон төгөлийн бас нэг сум орон нутагт зүйлж байгаа давуу тал гэх юм бол бас манай энэ сум чинь баруун талаараа Баатар хайрхан, зүүн талаараа Бомбот хайрхан гэдэг хоёр хайрхны дунд орчдөг. Тэр утгаараа энэ уулын хөндийн салхи бол маш хүчтэй орж ирдэгсэн байна. Тэгээд энэ сумынхаа дээд талаар энэ одоо ард иргэд одоо энэ ард иргэдийн одоо энэ гэр хашаа байшин хамгаалж энэ ногоон зурвсыг бас тарьсан юм онцлогтой байна. Салхинаас хамгаалж юу юм аа. Тэгэхээр энэ салхины хүчийг сааруулах гол үндсэн. Ямар мод тарьсан байгаа вэ? Энэ дотор одоо яг энэ газар дээр нэг 2000 мод үе. Энэ дотроос 400 ширхэг чацарган. Бусдх нь бол бороо сууж яасан. Чацарганы ингээд бус модтой ингээд хойлоо тарьчих болдго юм уу? Аян зүгээр хойт талд нь яг хэсэгчтэй тарьсан. Эндээс тэгээд хэрэг хэмжээний чацарган хурааж байна. Энэ 400 мотор бол ерөнхийдөө манай сум бол бараг л болчтой шүү дээ. Хэрэг цагаа бараг хангацсан. Чацарганы гарцуул сайтай. Баста яг ашиг. Тэгээд яг энэ модыг яг тарьж эхэлснээс хойш бол айл өрхөд мань худагта айл өрхөд мань хашаанда бүгд дор үрнээ бас 5-10 ширхэг мод модтой. Хар хөдөө дээр байгаа учраас бид бүхэн бас энийг тарихыг бол уулаасаа хөрөнгө хөрсөн. Ютг бууз бүх юм яг бодон шаардлагатай бүх юмыг зөөж авчирч. Хүчээр л тарьж ургуулж байгаа юм. Тийм гоё юм. Манайх одоо энэ зуны хур бороод илүү өссөн үед энэ Баатар хайрхан, Цаслаа хайрханаас маань орж ирж байгаа нөгөө усны нэмэгдлийг ашиглаад тэгээд энэ сумын төвийнхөө дээд талаар тарьсан юм хоёр зурвас хойн төгөл байгаа. Түүнийгээ усалдаг юм аа. Тэгээ өнөө өглөө өөрөөр нэлээд ширүүн бороо орсон. Тэгээд энэ борооны усыг бас дэмий алдчихгүй тулд бид тамгын газрынхан гарч ирээд усаа наашаа залчаад одоо ингээд ийшээ энэ хоёр төглөө услах гэдэг ийм ажил хийгээд усаа хүлээгөө байж чинь ус бол одоо энэ дээрээс инүүхэн дэрж явнаа. Манайх ч ерөөс ингээд төгөл тарийн мод одоо чацарган юм уу бут сөөг тарийн гэхээр усны асуудал хэцүү байдаг учраас бид энэ байгалийн усаар ашиглах гэдэг юм. Энд ч одоо ер нь бас ер нь ховдчууд төр чигтэй хөдөлмөрч хүмүүс юм уу? Зэрэг сумтай ер нь бол маш ойрхон байт юм байна. Бас 1 км юм уу? Хөдөө нуур гэх юм сайхан газар ирсэн байна. Зэгстэй юм байна. Манай энэ нутгийг бас одоо чимэж байдаг.
одоо жижиг нууруудын нэг хөдөө нуур гэдэг нуур байна. За энэ нуурын ус маань бас нэг хэсэг одоо багасаад тийм одоо хус тэгсний урагц нь багассан ийм нөхцөл байдал үүсчихсэн. Тэгээс үйл бид нар одоо саяны ярьжсанчлан одоо ингээд усаар тийчээг үйл ажиллагаа явуулаад одоо тэндээс бас усаар орж ирж байгаа. Тэр одоо тийм биш үү? тэр Мэрингийн ам гэдэг газар урт талын бол. Энэ бол Сайрын ам гэдэг. Энэ хоёр одоо ам бол нөгөө цаст тайрхнаас маань усаар тийчээгдэж ингэж гол руугаа ус орж ирдэг хоёр байхгүй юу? Тэгээ эндээс бас ус оруулж ирээд ингээд өнөө жилийн тухайд бол одоо нуур маань бас сайхан болсон байгаа юм. Одоо хулс тийс. Энэ нуур маань давстай юу? Давстай. Энэ нуурд бол хүн амтаа ордгоо зүгээр дээр үеийн одоо бидний өвөг дээдсийн байгаль нөгөө уул усаа хамгаалах уламжлалт арга байсан байх. Энэ нуур одоо хөлгүй нуур тийм ээ. Тийш ойртож болохгүй, энэ нуурын усанд орж болохгүй гэсэн ийм уламжлалаар нутгийн ард бол дээд хөндлөлт учраас энэ нуур маань ийм бас ингээд зах өгөрөж гэсэн цэвэр хүн сайхан байгаа ч. За манай энэ нутаг маань алтан твшиг хөндөй. Тэгээ одоо алтан тээл гэж байгаа. Тэгээ энэ дөрвөн хайрхны дунд оршдог сайхан одоо байгалийн сайхан болгон цогцолсон юм сайхан нутаг шүү дээ. Одоо энд ингээд нэмэх хичнээн градустай байгаа бол мэдгүй өнөдөр. Тэгэхээр яг энэ ууландаа бол өглөө босоход уулын горхны зах нь ингээд заримтдсан. Тийм үү? Тэгээ гадна байгаа одоо гар нөрөө гоохот тавьсан дангтай юм уу одоо жижиг савд ус мус бол заримтай хөлдсөн юм байдалтай. Энэ үхүү хооронд ийм цагаагаар явуулдаг одоо бас их зөрөөтэй юм газар байна. Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлага, соёл уламжлал, спортыг дэмжигч Ховд аймгийн хөгжлийн төлөө сан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, таны төмөрхөлөг бид санаа тавина. Mind of Service. Арай минь, Шүний мэнд. өчи минь. Бид гурав зэрэг сумаас гараад одоо Мөхайрхан сумлогоо явж байна. Замдаа одоо хоноглож байгаа. Тийм майхна бариад. Бас бороо гайгүй учраас бид нар майхандаа хонож байгаа. Жогоо сэрхэн мэн тий. Гэтэ яг угаас Мөхайрхан чинь сэрүүхэн гэсэн. Бас өндөрлөг газар байдаг гэсэн сэрүүхэн гэсэн. Тийм учраас энэ чинь сэрүүхэн байгаа байх. За өнөөдөр зэрэг дээр бол бас маш хөрхөн бүтээлч ажлуудыг харсан бид нэр. Зэргийн онцлог бол тийм билээ. Тийм хөдөлмөрч ажилласан хүмүүс байна лээ. Нэг юу чи хамгийн түрүүнд чи юу үзлээ? Ашаанлага авсан шүү дээ. Тийш дээ. Тэрнээс өмнө нэг цэцэрлэг түрээлөө. Тий хүрээлэн. Алтай алтан тэлүүлээ. Алтан Алтан тэл гээд ийм юу хүрээлэн байсан. Тэгээ яг тэр дотор нээс нь болохоор нөгөө Монголын бахархал гэжсэн шүү дээ. Тэр болохоор амар гой санагдсан. 12 уул. Тэгээд Монгол бахархал гэдэг нь болохоор тэр дэлхийн бөмбөрцөг дээр даах сургаж байгаа хүүхдийн хөшөө байсан. Тэгээд тэрийг тойроод 12 жил байсан, дотор нь 12 орд байсан. Уул нь усны ориглуур нь гоё юм байлээ тий. Тэгээд зэрэг дээр хамгийн гол нь тог тасарсан байсан учраас усны ориглуур нь харж чадаагүй. Тэгээ нөгөө нэг жаргалын 8 морь нэг жижигхэн байх таа. Тий, унуу гахтаа. Хүүхэд байх. Тий, тэгээд хамгийн гол нь тэр бүтээн байгуулалт бол үнэхээр гоё бүтээн байгуулалт тасан байл. Ингээд зүгээр ингээд тал шоо байсан газрыг тий хажуугаар нь ингээд мод зүглэг юу юм бэ тий. Үнэхээр гоё л болсон. Хуучин эмнэлгийн нураагаал тавьсан. Эмнэлгийн суурь гэсэн. Хамгийн гол нь тэр хайрхнаасаа одоо хайрхныхаа усыг одоо мөх цасныхаа усыг
шуудуу болгоод татаж авчраа гол олгоод одоо төгөл бариад төглөө услаад тэнцэнэ чацрагны мод тариад ингэж байгаа нь бол бүр айгүй бахархалтай санагдсан. Маш гоё 7 км үргэлжилсэн шууд ухсан байсан те. Тэр бол маш хөдөлмөрч юм билээ. Бүгдээр ажлын хүмүүс гад гисэн те хүр зарцсан тэгээд бүгдээр угаал тийм. Үнэхээр мундаг санагцсан. Маш их салхилдаг. Тэгээд салхинаас хамгаалж одоо ерөөс мод тари гэдэг Монгол Улсын ерөнхийлөгчийн нэг уриалга байсан шүү дээ. Тэр уриалгыг бол ерөөсөө байнга хэрэгжүүлдэг гэж хэлээ. Тэгээд урд хойд бут гэд тэр хоёроо ингээ усалцдаг. Тэр хоёр ингээ услагдаад ирэнгүүт усыг бол маш хэмдэг. Дээгүүр нь хаачдаг те. Дээгүүр нь хангуудаа тий нуурлууга хадлангийнхаа талбай руу хоёр дээ. Тэгээд нөгөө юу яагаагүй бид нар нөгөө тамийн газрынхаа хүмүүстэй тааралцсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө бид нөрөө ирэхэд орой бороо орсон. Тэгсэн чинь нөгөө борооны усыг гис нөгөө нэг ашиглах ёстой гэд тэнгүүлээ нөгөө өглөөр босонгуутлаа нөгөө нэг шуудууга янзч мандалцсан. Амар хөдөлмөрч юм бэлээ. Тэгээд тэр ашаан бас айгүй гоё те ингээ бүлгэлдэг ингээ. Тийм буцлаа доороосоо ингээ Тэгээ бид нар нөгөө зөндөө харшаан дээр очижсэн. Гэтэ яг нөгөө их нь яг яаж гарч байгааг нь мэддэггүйсэн шүү дээ. Тэгсэн чинь яг тэр их нь ингээ доороосоо ингээ дондоргоо аягүй гоё харагдаж байна. Тэгээ хамгийн гоё нь оцсон аршаан болгон дандаа дотор ихэнд сайн яхаа видеоор хадаад үздэг болох. Тэгээд өөстэй газ уухад бас байгаа самда бүгдэнд нь авч амж. Ер нь зэргийн онцлог бол нэг тийм ажилсаг тий хөдөлмөрч шумуул нь бүр аимшигтай. Бүр босод сумдаас илүү бүр илүү. Дөрөв харихнаар ингээ тий сутаа хархан, бомбот хархан нөгөөт жаргалан таархан тий ингээ дөрөв харихнаар хүрээлэгдсэн. Тий аюу гой газар юм лээ. Тэгээд говьцөл хангай алтай уулын уулах бүслөө. Тий ингээд 3 бүслүүрт ингээд хуваацсан байдаг юм билэ. Тэгээ ер нь бол одоо өөр шумуул маш ихтэй учраас сумынх нь ард иргэд маш өндөр тэр баатар харихын лугаа гарч цусд юм билээ. Бүр тийш нь бол бид нар очих боломжгүй. Мороор юм уу эсвэл тэмээгээр явах боломжтой. Тийм. Ер нь өөр зам туулах маш сайн хүчин чадалтай машин шүү дээ. Даанч бүр зэрэг сумын төр үзэсгэлэнт байгалийн газарт бол бүр морь тэмээгээр явна. Машин юроос явах боломжгүй байдаг. Тийшээгээ бол нуур гол бол сайн их байд юм шиг л шүү дээ тий. Нөө хөдөө нуур гэдэг хөдөө нуурын дээр ноцсон шүү дээ. Тэр бас гоё тий. Зэгстэй тэг яг баатар харихныхаа тэнтэй ингээ доошоо ингэж сүйдэрлэж тэр хайрхнууд нь тэр жижигхэн хөөрхөн нуурандаа ингээд бүгд ингээд тусаад бас үзэсгэлэнтэй гоё харагддаг юм байлээ. Бүтээн байгуулалт ихтэй юм байлээ. Маш мундаг бүтээн байгуулалт сайтай юм байлээ. Тэр руу норж үзсэн шүү дээ. Тэр бүр аим гоё тий. Тийм болохоор бид нар сумдуудаар явж байхад бол ер нь бол бас 4-5 давхар бас байсан л да. Гэхдээ тэнд бол 6 давхар орон сууц байсан. Тэнгүүлээ тэр нь болохоор ингээд өвөл зөнгөө халуун үтэн устай. Тэгээд ингээд гаднаас харсан чи айгүй гоё чанартай тий. Тэгээд хөөх ямар гоё юм бэ гээд. Ер нь л тэр айгүй гоё байшин байсан тий. Хөөх ямар гоё юм бэ гэсэн юм. Би ингээд нөгөө хөөх ямар гоё юм бэ гэж шаргал 6 давхар тэгээ ийм нөгөө байр байсан шүү дээ. Тийм байр шиг. Тийм үү. За. За ер нь 3 лавнтай маргааш мөнх тий эрт тосн мөнх хайрхан лугаа явна. Тийм үзнэ. Тэгэхээр ер нь бүх сумд л өөр гэсэн юм онцлогтой гой сайхан байна. Ингээ бидний нүдээр одоо Ховд аймгийн үзэсгэлэнт байгалыг үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Ингээд ураагааныг хэлчихье. Монголоор айлгай. Нэг өсөндөө нэг бүл тарга байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Гэр бүлээрээ байгаа гэсэн. Бид нар замдаа зөндөө таруу харсан. Чи удлаа идэх гээд байлаа. Үгүй энэ чи хөшөө юу гэж идчихээ тгий. Гарын ингэсгээ гарын. Идүүллээ. Дараагийнхаа гоё юм байна.